За Баян Ушуу дэд төвийн орчимд баригдаж байгаа 800 айлын орон сууц одоо метр квадрат тус бүрийн үн 2.7 сая байх юм байна. Шар хад дэд төвийн хүрээнд баригдаж байгаа ногоон орон сууцны 1 метр квадрат тутмын үн нь 3 сая байх юм байна гэд ингээд зах зээлийн судалгаанд гарсан байна. За тэгэхээр яг хугацааны хувьд хизээнээс улсын комисс бүрэн хүлээж аваад иргэд худалдан аваад орох боломжтой вэ. За иргэдийн хувьд бол нээлттэй байдлаар худалдаалах юм байна гэж одоо даваа талын орлогчийн саяны танилцуулгаас ойлголоо. Тэгэхээр энэ орчмын айлууд бол мэдээж хүлээлттэй байгаа бах. Тэгэхээр энийг тодруулж асууж байгаа. За хоёр дахь нь болохоор түрээслээд өмчлөх боломжийг эдгээр барилгын 25% нь олгоно гэж сая танилцуулган дээр хэллээ. Тэгэхээр НОСК дээр маш олон иргэд түрээслээд өмчлөх орон сууцнд орох хүсэлт өгөөд хэдэн мянгаараа одоо чагсаалтанд орчихсон, бүртгэлд орчихсон байгаа бах. Энэ талаарх мэдээллийг одоо говь сайхан дарга бас өмнө танилцуулж исэн. Тэгэхээр хэрвээ айлууд оруулах бол ямар байдлаар, ямар шалгуураар эдгээр одоо ногоон орон сууцнд түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг оруулах вэ? За маш олон мянган иргэд бол хүлээлттэй байгаа. Тойрог дээр очиод уулзахад иргэд өргөдөл өгсөн хизээ орон сууцанд орох вэ? Өргөдлийг одоо урагшлуулах боломж байна уу гэсэн ийм хүсэлтүүдийг бол маш их өгдгөө. Тэгэхээр хүлээлт бол өндөр байгаа. Магадгүй бүр энэ тоо бол хаанаач хүрэхгүй л дээ. Тэгэхээр энэ дээр бас НОСК-оос тодруулж асуумаар байна. За 3 дугаарт нь болохоор санал хийж хэлж болох юм. За энэ төсөл өөрөө 2018 оноос эхэлсэн байна. 19 онд ингээд хилцээр нь хийгдээд албачаад явсан байна. Ер нь нийслэлээр хэрэгжиж байгаа, өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн орон сууцны эдгээр одоо бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд аягүй удаан байгаад байна. Энийг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Маш удаан байгаад байна. Энэ 18 он, 19 онд яригдсан одоо 2026 он болох гэж байна. Тэгэхээр үүнийг одоо цаг хугацааны хувьд арай одоо ядаж бичиг цаас, бодлогын бичиг баримт, хууль эрхцэн хүрээнд яаж одоо хурдлуулах уу? Нийслэлийн харьяаны хамаарал бүхий зөвшөөрөл өгдөг, одоо үйл ажиллагааг нь үргэлжлүүлдэг, түлхэж өгдөг тэр байгууллагууд нь бас илүү хурдтай ажилламаар байна. Тэгээ энэ орон сууцны чиглэлийн байгууллагуудыг удирдах байгаа удирдлагуудтай мөн одоо энд ажиллаж байгаа ажилтаа албан агчтай бид нэр төлөөлөгчдийн хувьд ч гэсэн бас мэдээлэл солилцоод ингээд хамтарч ажиллаад явдаг л да. Тэгэхээр энэ дээр бол бас үнэхээр уддаг, яаж хурдлуулах уу гэдэг дээрээ бас маш их цаг хугацаа алддаг гэж олон хүнээс бас сонсч ирсэн шүү. Тэгэхээр энэ дээрээ бид нэр цаашдаа анхаарад аль болох энэ үр дүнтэй өгөөчтэй чухал төслүүдээ ер нь чухалгүй төсөл гэж байхгүй шүү дээ. Бүгдийн чухал гээл иргэдийн урлаар орж ирээ батлуулж байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд ингэж удмааргүй байна. 6 жил, 10 жил, 8 жил хэрэгжиж гин гэдэг чинь хүний амьдралын хэдчнээ хугацааг бид нэр аваад байгаа юм бэ. Одоо ингээд дахин төлөвлөлтөнд газраа чөлөөлчөөд, орон байраас чөлөөлчөөд 2 жил, 3 жил, 6 жил, 10 жил явж байгаа. Тэгээ байранд орж чадахгүй байгаа иргэдийг харахаар маш өрөвдөлттэй байдаг шүү дээ. Тэр хүмүүс чинь эдийн засгийн хувьд маш их хохирж байна. Дээр нь сэтгэлзэн хувьд хохирж байна. Зарим нь хүүхдэн төрөөд 1-р ангид орцсон байна. Зарим буургаанууд нь энэ хорвоогоос явцсан байна. Байранд орж чадахгүй. Ингээ хүний амьдралын ингээд олон жилийг үрээд ингээд тохирол учруулад байдгаа төр өөрөө болмоор байна гэж хэлмээр байна. Оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Даваа талаа. Оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Нийслэлийн засаг дарга эдийн засгийн хөгжил хариуцсан 1-р олж даваа талаа. За эхний асуултан дээр ингэж байгаа. Энэ бол яг 800 айлын орон сууцыг аврах төслөөс НОСК руу шилжүүлж байгаа. За тийм учраас нөтгүүд өнгөөр Баян Ушууд дээр бол 2.7, Шар хадад 3 сая 45 мянга. НОСК дээр очиод нөт нэмэгдгээр Баян Ушууд дээр бол зах зээлийн метр квадратын 3 сая төгрөг, шар хадад бүс дээр болохоор 3 сая 350 мянган төгрөг байхаар метр квадратын үнийг бол тогтоож байгаа. За 25%-ийг болохоор анх хийсэн гэрээ зээлийнхаа хилцээр дээр тусгасан тухайн бүс нутагт нөлөөлөлд өртсөн иргэдэд зориулж энэ 25%-ийг түрээслээд өмчлөх байдлаар шилжүүлнэ гэсний дагуу бол 25% гэрээний үүргийн дагуу бол 25% түрээслээд өмчлөх, бусад 75%-ийг болохоор борлуулад түрүүний өнөөдөр 1-р асуудлаар хэлсэн газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг хөгжүүлэх санд орлогыг төвлөрүүлж 2-р бүрэлдэхүүн үсгийн бол газар чөлөөлтийг бол гүйцэтгэнэ гэж байгаа. За айлуудыг
хэрхэн шалгаруулж оруулах талаар бол энэ говь сайхан дарга мэдээлэл өгч нэ. За Баян Хөшүүд дэд төв дээр бол эхний 110 айлын орон сууц бол усын комиссол ажилласан. Одоо бэлэн болсон байж байгаа. Сая 10 сард ажилласан. За Шар хад дэд төвийн хувьд бол эхний 110 айлын хувьд болохоор энэ оны 4-р улирал буруу 12 дугаар сард багтаагаад улсын комисс ажиллаад хүлээгээд авна. Тэгээ энэ онд эхний 220 айлын орон сууцыг бол борлуулалт худалдаанд гаргахад билээ гэсэн. За говь дарга нэмэгдүүлж. Нийслэлийн орон сууцны корпорац говь сайхан. За энэ зүйл төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нийслэлийн орон сууцны корпорац дээр энэ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцнд хамрагдах хүсэлтэй иргэд бол одоо маш олноор гэж ханддаг. Яагаад гэвэл өнөөдөр ипотекийн зээлийн хүртээмж багтаа, ипотекийн зээлийн их усүр багтаагаас болоод одоо 25 мянган иргэн ипотекийн зээлийн их усүрийг хүлээгээд арилжааны банкуд дээр бүртгэлтэй очир дарааллаа хүсч байдаг. Тэгээд үүнээс гадна ипотекийн зээлийн шаардлагыг хангахгүй дундаас доош дундаж орлоготой энэ иргэд бол түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцнд орох энэ хүсэлтэд бол байнга илэрхийлж байдаг. Тэгээд энэ хүрээнд бас бид өнгөрсөн хугацаанд 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж 1597 иргэнийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бас энэ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцнд хамруулсан. Тэгээд яг энэний өмнө хилцэгдсэн гэр орооллын хөгжлийн сан дээр энэ түрээслээд өмчлөх хэлбэрийн татаасыг шийдэх энэ хуулийн зохицуулт бас хуулинд тусгагдсан. Тэгэхээр бид бас цаашлаад энэ боломжийг ашиглаад энэ газар чөлөөлтийн санд хоримтлагдсан энэ сангаас түрээслээд өмчлөх хэлбэрийн татаасын зорилгыг шийдвэрлснээс жилд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцнд хамруулах иргэдийн тоогоо нэмэх ийм зорилготой ажиллаж байна. Ингээд цаашлаад бид энэ зорилттой бүлгийн иргэд буюу дундаас доош орлоготой иргэдэд зориулсан түрээслээд өмчлөх орон сууцны хэлбэрийг Баянголын хамт баригдаж байгаа 2007 айлын орон сууц бол 2007 оны 7 сард ашиглалтанд орно. Тэгэхээр энэ орон сууцуудыг мөн түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцнд хамруулна. Ингээд бид энэ тоогоо жилээс жилд нэмж явах ийм зайлшгүй шаардлагатай байгаа. За ямар иргэдийг ямар шалгуураар оруулдаг вэ гэхээр зорилт бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцнд хамруулах журмын дагуу 8 бүлгийн иргэдийг квотлж иргэдэд энэ квотыг олгодог. Мөн нийслэлээр байдаг орон сууцны комиссар тухайн иргэдийг орон сууцнд хамруулах нэрс болон байгууллагад олгогдох квотуудыг тогтоож тухайн хурлаас шийдвэр гарч иргэдийг оруулдаг байгаа.